Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь хэл ярианы хичээл авна. Өнөөдрийнхөө хичээлээр дөрвөн улирлын мэндчилгээтэй танилцсанаа. Ардын уламжлалт мэдлэг ёс заншлаас мэдж авна. Улирлын онцгой тохируулан мэдлэг талаар мэднэ. Мэдлэг ёс. Хүмүүс харилцааны хамгийн анхны хэлбэр бол мэдлэх байдаг. Хүн хоорондоо анх уулзаад сайн байна уу, та сайхан амарсан уу гэж мэдлж харилцаагаа эхэлдэг. Монголчууд ийм мэдлэх ёс нь жилийн 4 улирал зохицсон байхын хамт уулзсан хүнийхээ амар амгалан ажил үйлсийг нь асууж мэндчилж идэг. Монгол ёсонд дүү хүн ахмад хүний амар мэндийг асууж мэдлдэг. Айлдж очиж байгаа хүн эхэлж тэр айлынхаа эзний амар амгалан асууж мэндчилдэг. Үе тэнгийн найз нөхдүүд хоорондоо уулзахдаа сайн байна уу, өдрийн мэнд амар байна уу гэсэн мэндийн үгийг хэрэгэлдэг. Манай монголчууд эртээр үеэс жилийн 4 улиралдаа мэдлэх, хүндлэх үгстэй байсаар ирсэн. Хаврын улиралд тохируулж сайхан хаварчиж байна уу, өвөлдөө мал сүрэг тарган орвоо, төл мэнд сүрэг өсөж байна уу гэж хоорондоо мэдлдэг. Зуны улиралд нь болохоор зэрэг тавтаа сайхан зуншиж байна уу, мал тарга авч байна уу, ногоо цагаа илбгүү гэж бас мэдлэнэ. Намрын улиралд тарган сайхан намарчиж байна уу, мал сүрэг тарга сайн авсан уу, төл бүрэн мэнд сүрэг өсөж байна уу гэж мэдлдэг. Өвлийн улиралд болохоор үнтэй сайхан өвлжиж байна уу, өвлжөө бууц тавлгүй гэж ингэж жилийн 4 улирлаар нь мэндчилдэг. Тэгэхээр хүүхдүүдээ та бүхэн жилийн 4 улирлын мэндчилгээний үгийг чэйжлээд аав ээж ах эгч нартайгаа мэдлж сураарай. Мэдлээрээ шүлгийг багш нь уншиж өгье. Зэрэгцэж яваа хүмүүсээс зөвхөн нэгэнтэй нь мэдлвэл зохисгүй муухай харагдан шүү. Зориуд санаж яваарай. Олон хүн дотроос онцолж нэгэнтэй нь мэдлээд орхиж заримыг нь үлдээвэл олиггүй муухай харагдан шүү. Маргаж найзыгаа гомдоосон бол маргааш нь заавал мэдлээрээ мартаж алдаагч нь уучлаад магад чамд баярлана шүү. Эцэгчүүдээ энэ шүлгийг утгыг хүүхдүүдтэйгээ ярилцаад энэ шүлгийг чэйжлүүлээрэй. Хүүхдүүд та нар шүлгээ чэйжлээд бичлэгээ комент хэсэгт тавиарай. Хичээл дуслаа. Баярлалаа. Баяртай.